Хай, сайн уу? 2 дугаар сарын гол болж байгаа ч гэсэндээ ер нь юм уламжил видеог тасалж болохгүй санагдаад. Тэгэхээр жоохон шин сарын хагас нь явсан ч гэсэн өмнөх сарынхаа хувийн санхүүгийн задаргаагаа хэдүүл хамтаа харцгаа юм. 2024 оны сүүлийн үеэр бол хийгээгүй нэг үйлдэл гарсан байгаа нь хөрөнгө оруулалт. Тэгэхээр нийт мөнгөн урсгалын 308% хөрөнгө оруулалт, 3387%-ийг татвар шимтгэл, хувийн хэрэглээ 1850%-ийг, хоол хүнсний зардал 1249%-ийг, аялал 949%, боловсрал 569%, гэр ахуйн зардлууд 239%, эрүүл мэнд 236%, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ 212%-ийг, тээвршүүдэн харилцаа холбоо TIG 8%-ийг, за бусад зардал 352%-ийг тус бүрдүүлсэн үзүүлэлттэйгээр 1-р сарыг үүссэн байна. 1-р сарын тухайд бол хувийн хэрэглээний зардал нэлээд өндөр байгаа нь нэлээд хэмжээний худалдан авалтууд бол хийсэндээ холбоотой. Гэхдээ энэ нь бас нөгөө томилтоор явж хат үе дээр хийсэн учраас би нэг тийм гайг өгч бодож байгаа. Энэ камерныхаа зарим аксессуаруудыг ч гэсэндээ нэмэж авсан. Тэр мөрөн ч гэсэндээ бас гөрхөн нэмээд ороод ирсэн байгаамаа. Бас нэлийн сар дуусаад утсан болохоор би яг энэний үеийн дүнэлтүүд ер нь юу байх байлаа гэдгийг нэг сайн санахгүй байгаад байна. Харамсалтай. Well, тийм ээ. Та нарын хувьд хувийн санхүү чинь өнгөрсөн сар ямар сар байсан бэ? 2 дугаар сар ямар сар болж байна? Цагаан сар нийлээд бас ачаал өгөх багт мэ. Тийм ээ. Хамт байсан баярлалаа. Лайк дараарай.